тогтоолын авсралт нэмэлт өөрчлөлт оруулах улсын хурлын тогтоолын төслийг дэмжиж байгаа. Энэ талбарт нэг асуулт асууж бодож байна. За зарим нэрийг үнэхээр одоо монголчлаад төв соёлоо хамгаалахгүй болох асуудал байгаа. Тэгэхдээ энэ Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумын туваачид бүр дээр ёс нууш тавшааны үдвэ чигдсэн цэнгэлчүүд амьдардаг гэдэг. Тэнд одоо газрын нэр өөрчлөлтсөн асуудал байна уу нэгдүгээр. Хоёрдугаарт тийм газрыг одоо бас өөрчлөлт хэд одоо тэр ард иргэдээс санал маань авсан уу нэгдүгээр. Хоёрдугаарт энэ Баян-Улгийн аймаг Сүхбаатар аймаг талбайд асуудал байна. Энэ зөрүүд аймгийн засаг даргын тамгын газраас ч юм уу тогтоол гаргаж өөрчилсөн байна уу? Эсвэл нүүдэлчдийн соёл талбайтай хаварчаа, үйлжээ, цуслан амарчаа энэ талбайтай өөрчлөгдсөн байна уу? Яг албан ёсоор тийм өөрчлөлт юу байна уу? Эсвэл тэрийг шалгахаар байсан байвал шалгалтын дүнгээ яаж тайлангаа мэдээлдэг энэ төрлийн асуудал асууя. Тав номер. За байсан гишүүний асуултанд хариулъя. За би түрүү хэлсэн. За 6 аймаг дээр бид бүхэн бас энэ газар зүйн нэрийг гадаад нэрлүү орчуулж нэрлэж байна. За бас гадаад одоо нэрээр нэрлсэн байна гэсэн ийм одоо асуудлыг шалгаж үзсэн байгаа. За тэгээ Баян-Улгийн аймгийн хувьд бол нийтдээ бол 319 одоо нэр бол гадаад нэр дээр орчуулж за нэрлэгдсэн гэсэн ийм судалгааны хүрээнд бас тогтоосон байгаа. За үүнд бол одоо казак нэрээр 80 үг, Туваа нэрээр 31 үг, Орос үг 9 гэсэн ийм одоо за судалгаанууд гарч ирсэн байгаа. За тэгэхээр цаашд бол бид нар бас энэ Цэнгэл суман дээр бас 81 монгол хэлээс өөр нэр дээр нэрлэгдсэн ийм бас зөрчил гарч ирсэн. За тэгэхээр энэ асуудлыг бид хүм одоо орон нутагтаа бас хамтарч хийсэн сумын одоо иргэдүүд, сумын одоо засаг захааны одоо байгууллагуудын төлөөллийг оруулж энэ ажлыг зохион байгуулсан. За ингээд энэ ажлынхаа хүрээнд гарсан үр дүнгээр бол сумдын одоо иргэдийн хурал, за аймгийн иргэдийн хурлаас засаг дарга нараар дамжуулж саналуудыг авсан. За энэ саналыг бол дэмжсэн саналууд бол орон нутгаас ирсэн. За ер нь бол төрийн захиргааны байгууллагууд бас яг энэ тогтоолыг мөн одоо энэ холбогдох хууль тогтоомжуудыг мэдэхгүйгээсээ болоод бас одоо албан ёсны шийдвэр гаргасан Баян-Улгийн аймгийн иргэдийн хурлаас багуудын нэрийг бол казак нэр дээр нэрлжүүлнэ гэж шийдвэрлсэн байгаа. За энийг бол эргээд бол одоо энэ зөрчилтэй байсан учраас буцаажуул хүчингү болгосон. За энэ асуудалтай холбоотой зарим хүмүүст бол холбогдох хууль тогтоомжуудын дагуу хариуцлага тооцож ийм одоо асуудал шийдэгдсэн байгаа. Тэгэхээр бол ямар ч байсан яг энэ дээр нэмж хэлэхэд зөвхөн одоо Баян-Улгийн аймаг дээр биш, бусад одоо судалгаа хийсэн 6 аймаг дээр бүгд адилхан ийм одоо зөрчлүүд гарч ирсэн. Цаашдаа бид нар бас бусад үлдсэн аймагуд дээр энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлж хийн. За энэ одоо газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлж тодруулалт хийх ажлын хүрээнд ч гэсэн ийм одоо зөрчлүүд илэрч байгаа. Одоо тухайн одоо орон нутагт амьдарч ирсэн гадаадын одоо нэр бүхий иргэний нэр дээр тухайн уул усыг нэрлчихсэн ийм зөрчлүүд байдаг. Эсвэл одоо тухайн тэр аманд амьдарч ирсэн хүний одоо нас орсон аманд нас орсон хүний нэрээр нэрлэлсэн ийм зөрчлүүд байгаа. Тийм учраас бид нар бол энэ 2003 оны улсын хурлын тогтоол батлахдаа энэ чиглэлийн бас тодруулах юмнуудыг дутуу хийсэн болоо гэж үзэж байгаа. Тийм учраас бол энийг одоо бол харин засаж зөв болгох, монгол хэлнийхээ тухай хуулийг мөрж ажиллах, геодезийнхаа тухай хуулийг хэрэгжүүлэх ийм одоо бас боломж гарч байгаа. Тэгээд мэдээллийн сан бүрдүүлэх ажил 49.5% явж байна. За одоо бол бүх газар нутгийг тусгай хувийн хэрэгүүд үүсгэж байгаа. Мэдээллийн сан дээр координатаар бүгдийг өгж байгаа. Яагаад энэ нэрийг одоо энэ нэрээр нэрлэх болсон юм бэ гэдэг тайлбар нотлох баримтуудыг бүгдийг тавьсарч байна. Фото, зураг, видео бичлэгүүдийг нэр болгон дээр бид нар үүсгэж цаашид бол одоо энэ чиглэлийн зөрчлийг манай одоо ард иргэд болон орон нутгийн удирдлагууд бол гаргуулахгүй байх ийм бас нөхцөл боломжийг бол бүрдүүлж өгч байгаамаа.